анх удаагийн семинарт оролцож байна. Энэ их шинэлэг зайлшгүй одоо тий цаг үе болсон. Зайлшгүй шаардлагатай ийм семинар боллоо гэж бодож байна. Семинарын үйл ажиллагааны хувьд сэтгэл хангалуун байна. Тэгэхээр таны хувьд энэ семинарт юуг хамгийн одоо тийм ээ чухалчлан үзэж таны ой тонд орвоо? Хамгийн гол нь зүгээр бид нар семинарын маань нэрж тэгсэн тийм байсан тий. Хамгийн гол зүгээр миний сонирхож ирсэн юм гэхээр зэрэг 12 оны үдүдх хөрөнгийн үн ханш жиг хандлага ямар байх нь вэ? Тэр талаар мэдээлэл авъя л гэж ирсэн. Тэгээ тэр мэдээлэлээ авч чадлаа гэж бодож байна. Хангалттай авлаа гэж бодож байна. Тэгэл Master Property компани энэ семинарт ирж сууж байгаа хүмүүсийн тоон их олширж байгаа шиг санагдаж байна. Энэ семинарын ач холбогдол нь ер нь үйл хөдлөх хөрөнгө зуучлал гэж юу юм бэ? Энэ зуучлалын компаниуд ямар үйл ажиллагаа явуулдгийг үнэхээр энгийн иргэдэд юугээрээ тусалж чаддгийм бэ гэдэг ойлголтыг улам тий хүмүүст ойлгуулж өгж байгаагаар ач холбогдолтой. Ер нь зуучлалын компаниуд энэ олон зуучлалын компаниуд ямар учиртай бүгдээр ижлэх үйл ажиллагаа явуулдаг юм уу те. Ер нь надад ямар байдлаар туслах юм бэ? Би ямар нэг үйл хөдлөх хөрөнгийн хэрэгцээ харахад хинт хэрхэн хандах вэ гэдгийг мэддэггүй л дээ. Тэр талаар бас мэдлэг өгөөд те энэ үйл хөдлөх жишээл Master Property гэх зөвхөн шинэ орон сууцны борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг. Тэрнийх нь бүхэл маркетинг хийдэг те. Гэтэл манай үйлс гэдэг үйл хөдлөх хөрөнгө зуучлалын компани бол түрээс хийдэг. За энэ бол одоо цаг үе болсон тийм ээ. Их чухал семинар боллоо гэж бодож байна. Энэ дээр бол бас энэ үйл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын хандлага энэ талаар бас нэлээ тооцоо судалгаа хийж нарийн мэдээлэл өгсөн семинарыг зохион байгуулсан улсууд бас баярлалаа гэж хэлье. За өнөөдрийн Master Properties-с зохион байгуулж байгаа энэ семинар нь барилгын одоо аж ахуйн нэгж байгууллагуудад үйл хөдлөх хөрөнгийн зах зээлийн талаарх ирээдүйн бас прогнозыг бас илтгэсэн маш сонирхолтой семинар боллоо. Энэхүү одоо семинарын үр дүнд бид цаашдаа бизнесийнхээ үйл ажиллагаанд хэрхэн одоо ямар чиг баримтлалтай таамаглалтаар орох вэ гэдэг бас нэлээд ойлголтуудыг авлаа. Ялангуяа бид барилгын салбарын хувьд бол өмнөх одоо 2008 оны хямралаас хойш төрөөс баримталж байгаа чиг бодлогын хувьд бол дандаа эрэлт талд нь анхаарч ирсэн. Хэрвээ бид энэ орон сууцны үн ханшийг цаашаа тогтвортой байлгая гэвэл нийлүүлэлт талаа анхаарах хэрэгтэй. Урд нь бид яадаг гэхээр 4000 одоо төрийн албан хаагчийн орон сууцаар хангах хөтөлбөр Ахмад одоо 1800 Ахмадыг орон сууцаар хангах барилгын салбарыг дэмжиж явж байсан. Харин нийлүүлэлт талаа орчноос болоод барилгын салбар чинь орон сууцыг одоо олноор тий хямд өтгөр үйлдвэрлэхэд хэцүү болчихж байгаа. Нийлүүлэлт тал гэдэг нь нэгдүгээр барилгын материалын үйлдвэрүүдийг дэмжих хэрэгтэй. Хоёрдугаар энэ барилга угсралтын одоо аж ахуйн нэгж байгууллагуудыг дэмжиж энэ мань нийлүүлэлт талаа дэмжинэ. Эхэлж нийлүүлэлт талаа дэмжиж дараад нь эргэлтээ дэмжих хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхгүйгээр одоо манай явуулж байгаа бодлого яаж юм гэхээр эргэлтээ дэмжиж чинь зээлийн нөгөөд нийлүүлэлт талаа анхаарахгүйгээс бол энэ үнийн өсөлтүүд бол зах зээл дээр яг бий болоод байна л гэж үзэж байгаа. Тэгэхээр энэний ач холбогдол бол өнөөдөр бид нар барилгын салбарынхан өвлийн улиралд эрхчлэлийн ажлын төлөвлөлт төслүүд дээр эдийн засгийн тооцоо хийж төлөвлөлт хийж байгаа энэ цаг үед болж байгаа их өндөр ач холбогдолтой. Ирээдүйд эрхчлэлийн зах зээлийн байдал ямар байх нь вэ? Үнийн төвшин хаана байх нь вэ? Ажиллах хүчний нөөц ямар хуу байдалтай байна? Гэх мэтлэн олон салбарын мэдээллүүдийг одоо мэргэжлийн байгууллагын судалгаа цуглуулсан мэдээлэлээр үндэслэж барилгын компаниуд авснараа дараагийн эх жилийн ажилд төлөвлөлтөө хийхдээ бодиттой зах зээлдээ ойртсон тийм одоо төлөвлөлт хийж чадна гэдэгт бол итгэлтэй байна. Тэгэхээр энэ удаагийн сургалтын ажиллагаа бол одоо нүдэн олсон амжилттай боллоо. Үүн дээр Master Properties компани маань бас их ач холбогдол өгч их сайн сургалт зохион байгуулсанд бас нийт гишүүн байгууллагуудынхаа нэрийн өмнөөс бас талархах ёстой гэж бодож байна. Тэгэхээр Master Properties компани маань бол бас нэг онцлог тал байгаа юм л да. Юу гэхээр Монголд яг энэ үйл хөдлөх хөрөнгийн зууч хийж байгаа байгууллагуудаас одоо шинэлэг дараагийн одоо Монголд бий болох ёстой дараагийн шатны ажлуудыг дандаа анхаарч санаачилж хийдэг мөн яг бодитоор нь одоо зах зээл дээр нэвтрүүлж эхэлдэг гэдгээрээ бас их тийм урд нь гарч алхаж байгаа юм уу да гэж бид нэр бас боддог. Тийм болохоор бас хамтарч ажиллах тэдний боловсруулсан мэдээ материал энтрийг авч ажилдаа ашиглахад бол бас их одоо ихтгэлтэй байдаг, амар байдаг, мэргэжлийн баг ажилдаг учраас